Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хийсэн шалгалтаар хүний эрхийг зөрчсөн бие махбодод халдсан ноцтой зөрчлүүд илэрчээ. Камерын тусламжтайгаар илрүүлсэн тус зөрчлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албаагчид үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдод байна. Энэ талаар мэдээллийг сэтгүүлч Алтан уяг та бүхэнд дэлгэрүүлж өргөнө. НТV телевизийн сурвалжлах хог мэдээллийг яг одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээрээс хүргэж байна. Тэгэхээр өнгөрөгч баасан гарагт хүний эрхийн үндэсний комисс болон эрүүл сүлтээс урдчлан сэргийлэх үндэсний ажиллагааны багийнхан бол одоо тус төв дээр ирж хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан юм аа. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссаас зохион байгуулсан тус хяналт шалгалтаар бол одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд бол одоо өвчтнүүдэд зөв бусаар харьцдаг эрүүл шүүлт явуулсан байж магадлалтай нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Тиймээс хүний эрхийн үндэсний комиссаас тус асуудлыг цагдаагийн байгууллагт шилжүүлсэн гэдгийг мэдээлж байна. Харц хамгаалалтын ажлын тоог нэмээг шүүхийн шийдвэрийн дараалал зөвлөмжүүд нэмүүлээд сэтгцэн эрүүл мэндийн төр захиралтын өрөө цэцлагыг нэм болоо таймилжүүлгээд ингээд өгөөд зөвлөмжийн биелэлд хэрэгжүүлэлтийн хугацаа юм. Гэсэн дараа нь мөн яг удалгүй бас яг энэ хэсэг дээр амиа хорлсон. Тэгээ бид нар тухайн үед бол бидэрт юу гэж тайлбарсан вэ? Ангаахын шүүх ухааны үүднээс энэ хүмүүс амиа орох сэтгэлтэй хүмүүс үүд юм аа. Тийм учраас ингээ харж идэг гэдэг. Ингэсэн одоо бол бид нар эргэлдэж чинь. Ягаад тэгэхээр ийм дарамтанд байгаа ингэж өдөр шингүү зодууранд байгаа те өдрийн одоо өглөөнөөс орой болтол ийм байдал байлгаж байгаа хүмүүс чинь бид нар ч гэсэн баг ийм байдал байх юм бол төсвөлшгүй юм байна. Тэгэхээр зориуд амиа хорлох нөхцөлд бас хүрсэн байж болцсохгүй гэж үзэж би бас шалгаасаа гэж бодож байгуулсан. Тус асуудлаараа сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс тодруулга авах гэсэн боловч татгалцсан юм а. Харин хүний эрхийн үндэсний комиссаас тус асуудлыг баримтжуулан цагдаагийн байгууллагад хүлээлт өгчээ. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт үйл ажиллагаагаа сайжруулах албан бичгийг хүргүүлж байсан ч ахиц дэвшил гараагүй гэдгийг хэлж байна. Тиймээс манай улсад ганцхан байдаг тус эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах, иргэдэд нээлттэй болгох шаардлагатай байна.